Окей, бүгд бэлэн үү? За, тэнглээс эхэлцгээе. За. 7. 1 2 3 4 5 6 7. За би боломжн дээр юм биш үү? Та суглаанаас 100 төгрөг хөдлөө. За. За, одоо би эхэллээ. За. 4 шорон. Та банкны 54 төрж байгаа чамгаас гарах боломжтой. За, би тэгвэл 54 төлөөс чамгаас гарчээ. 9 1 2 3 4 5 6 7 8 9 Чингисийн өгөөжлөө. Энэ газрыг байшин танд удалдаж авал хэд болох вэ? $370 болж байна. За, тэгвэл авчи. 2 булаа. 1 2. Азаа үз. Өнөөдөр таны төрсөн өдөр тул та тоглох бүрээс 10 төгрөг бэлгэнд авах боллоо. Азаа. 4 1 2 3 4 орлогын татвар. Та банкнд 200 төгрөгийн татвар төлнө. Татвараа төлөё. Би цаас мянгаар. 500. Мянгаар. Мянгаар. Чи 1500. 4 орлыг авсан байхгүй. Захан уу? Минис. За тооч төгрөг. За, татвараа төлөөрөө. Чи байшин хүн үү? За, татвар гэдэг бол ер нь татвар, төлбөр, хураамж гэсэн үндсэн 3 ойлголт өөртөө багтааж байдаг. Түр ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд за энэ санхүүгийн эрх үүсвэрийг хаанаас бүрдүүлж яадаг гэхээр саяны миний хэлсэн энэ татвар, төлбөр, хураамж гэсэн энэ 3 ойлголт багтаад байгаа. Ер нь ямар татваруудыг аваад байгаа вэ? Түр авж байгаа татварууд нь юу байгаа вэ? За манайд бол хамгийн сүүлийн байдлаар нэмэгдсэн татвар бол нэмэгдсэн мөртийн албан татвар. За энийг бол бид нэр сүүлийн хэдэн жил одоо яхаа нэглэлээр илүү одоо хүмүүс ойлгоод за энэний ач холбогдлыг мэдрээд энэ утгаар нөлөөлж явж байгаа. Би бизнесийн ухаанаас бүрэн гарсан маань бид хоёр санхүүгээр төлөвлөсөн энийг зөвшөөрч